Цагдаагийн ерхий газрын тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч цагдаагийн ошууч Ариун Баяр байна. Цагаан толгой дээр үүдэж штэ. Заман цагдаагийн зургуудыг тэрийг хараад баатарлаа те. Ард түмний төлөө ард түмний хамгаалах зорилготой тийм нэг баатар юм шиг санагдал. Цагдаа болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгээ цагдаагийн албанд орж ажиллахдаа бүр тэргүүн албанд нь бүр орж ирсэнд одоо маш их баяртай байна. Одоо энэ тусгай алба гэдэг чинь хэн бүхний бас ороод хүсээд байдаг алба биш. Бид нэр тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлттэй шалгалт сэтгэл зүйн байдал ч юм уу биеийн хүч шалгуур үзүүлэлтийг давж яаж бид нэр шалгалт өгж тэнцэж орж ирдэг. Тусгай албадын залуус болон энгийн хүмүүс гэдэг чинь өөр те. Энгийн хүмүүс бол нөгөө жоохон хурж мөрөл жоохон хүчтэй зөвхөлөхөр чинь хөрчдөө шүү дээ. Би 18 настай сургуулиас 10 жилийн сургуулиас төгсөөд орж ирсэн гэхээр чинь ер нь энгийн хүн байсан байхгүй. Тэгээ энд ороод ачаалттай бэлтгэл сургууль те. Тэрийг хийгээд ирэнгүүт чинь нөгөө би тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Энд тийм төгнөц болно те. Тэгээ ээж маань ирээд миний биеийн байдлыг хараад тэгээд ийм албанд ажиллана гэж юу гэдэг. Хойлоо тэгээд буцаагаад нутг руу навч явна гэж хуйлж ирсэн. Одоо бол байн бахархаж байгаа шин. Цагдаагийн албан дотор бол нөгөө эрүүгийн цагдаагийн алба ч юм уу те бусд газар хэлтсүүд болон одоо тусгай чиглэл үүргийн байгууллагууд байгаа. Тэр байгууллагуудтайгаа бид нэр үргэлж хамтарч ажиллана. Цагдаагийн газар хэлтстэй албан агчид хүчрэхгүй болсон онц ноцтой тимгийн тэргүүд дээр ажилладаг. Тэгээ хамгийн анхны дуудлага бол одоо миний тушаал гарснаас хойш сарын дараа хамгийн анхны дуудлага гарсан. Маш их сандарч тавьдан те. Би ч нөгөө нэг албаныхаа яг гол цөм юмыг ойлгоогүй бүх нөгөө чадварын суугаагүй учраас тэггүй зүйл дээр бас айд сандрах зүйл байна шүү дээ. Ер нь жоохон сандралтай дотроо маш их бодолтой л хамгийн анхны дуудлаганд явагдсан. Орон нутагт 4 хүний аим охиросон гэмт хэрэгтний араас 3 хоногийн хугацаатай явж ажилласан байгаа. Орон нутгийн цагдаагийн хэлтсүүд газар хэлтсүүдтэй хамтраад тэн дээрэн хайх самнах ажиллагаа хийсэн. Газар дээр очихд бол нэг хүн газар дээр буудуулсан байдалтай. Тэгээ нөгөө хоёр нь машинтаа цухтааж яваад бас буудуулсан байдалтай. Нэг залуу нь болохоор хөдөө алхаж цухтааж яваад бас буудуулсан байдалтай байсан. Тэгээд нөгөө гэмт хэрэгтэн маань морь унаад зэвсэгтэй уул руу цухтаасан. Тийм нөхцөл байдал дээр очиж ажилласан. Энэ дуудлага чинь говь нутагт гарсан байхгүй. Би чинь говийн хүүхэд. Тэгээ миний бас даваад л гарсан. Аль өндөрлөг цэг дээр гарч би ер нь алсыг харж гарахыг шийдэл. Тэгээ орой дээр гарсан яг урталт нь гэмт хэрэгтэнтэй тулгарч ирсэн. Энд ажиллаж байгаа албаагчтай хувьд бол бэлтгэл сургуульд бол маш чухал. Одоо биеийн хүч юм уу те сэтгэл зүйн бэлтгэл, тулгааны бэлтгэл, буудлагын бэлтгэл гэдэг бүхэл бэлтгэлийг бидэд өдөр тутамдаа хэрэгжүүлж байнгын бэлтгэлтэй байж бид одоо гэмт хэрэгтнээс ч юм уу те гэмт этгээдүүдээс давуу байдалтай байж бидэд ажиллагаагаа амжилттай болгох хэрэгтэй. Анх ажилд ороод би чинь нөгөө 18 настай орсон болохоор тулааны спорт гэж мэдтэггүй бүх барилддаг л байсан. Тэгээ анх тулааны спортын гарааг тэ гарын техник, хөлийн техникийг зааж өгсөн багш маань манай ардын багш гавьяа тасгалжуулагч Буянгийн Ганбат гэж юм байгаа. Тэгээ бид нар бол одоо ингээл багштай маш их хайртай. Багш бол биднэрт бүх юм харамгүй сайхан зааж өгсөн. Биднэрт тэр чадварыг сайн эзэмссэн.
бус орны тусгай албатуудын мэрэгэн буудагч нартай юм уу тий хамтарсан сургалт дотоод ч гэсэн нэг чиг үүргийн байгууллагатай хамтарсан сургалт хийж туршлага солилцох тий арга тактик боловсруулах хамтын ажиллагааныхаа талаар санал бодлоо солилцох 2019 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжид тусгай чиг үүргийн байгууллагуудын мэрэгэн буудагчийн тэмцээнд ороод тэргүүн байр алтан медаль авчсан. Сая 2025 оны 7 сарын 10-наас 19-ны хооронд бүгд найрамд Хятад ард улсын хөрөмж хотод зохион байгуулагдсан Sharp Blade 2025 гэдэг олон улсын мэрэгэн буудагчдын тэмцээнд оролцсон. Тэнд 26 орны 55 баг 110 снайпер оролцсон тийм том тэмцээнд. Одоо миний мэрэгэн буудагчдын тэмцээнд оролцсон хамгийн том тэмцээн дээр хүрэл медаль авсан. 1-2 дугаар байрын Хятадын тусгай шны багууд уршилт авсан. Баах намайг орж ирэх үед бол маш нөөцийн зэрэгэлтэй тий албаагч байдаг юм уу? Одоо зэвсэг техник хэрэгсэл тий албаны байр, бичиг баримт бүх юм маш нөөцийн зэрэгэлтэй байсан. Арга эргээл тий. Одоо бол нөөцийн зэрэгэлтэй алба учраас бид нэр арга эртэйч төр тий хаана дуудлаганд явж байгаа, ямар үйл ажиллагаа хийж явж байгаа тэр бол нөөцийн зэрэгэлтэй учраас хэлэхгүй. Арга эрмарнэр нь бидрийг залуучдыг маш сайн ойлгож иж энэ ажил маань явна. Аргаар ойлгохгүй бол бид нар бол бас хэцүү шүү дээ ажил хийхэд бол тий. Тэр нөгөө 7 хоног, 10 хоног сар ч юм уу хөдөө орон нутагч, хотодч энд ажиллаар явна. Тэр болгон дээр бид нар арга эртээ мэддэхгүй. Зарим тохиолдолд бол бүр уцаас салгаад явах үйч. Биедан галзсыг юу хэрэглэх хэрэгтэй эрхүүгийн байгууллагын албаагчид тэгээ бодит эрсдэлийг үнэлэн албаагчид өөрсдөө шийдвэр гаргана. Биедан шийдвэр гаргах. Биедан шийдвэр гаргахдаа цагдаагийн албаны тухай хууль болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код журмаа дагуу бидэд галз өсөг болон тусгай хэрэгслийг хэрэглэх. Зарцуулагдсан хүний амнаас бол номер 1-т 2-дугаарт цагдаагийн албаагчийн амнаас тий эрсдэл үүсгээс өөртөө бас сэргийлнэ. Эхнэр бааны хоёр нь байж байгаад хардлагатай болмоос л хоёулын утгалсан юм бэл. Тэгээ нөгөө хоёр нь гараа цухтаагаад өөрөө байрандаа үлдсэн. Цагдаагийн албаагчд орох гэхээр амиа орлоно гэдэг гэрэн дотроос нь төгсчихсэн байдалтай байсан. Сэтгэл зүйч ярьж байгаад одоо би ганцаараа болчлоо чи айх аюулгүй хоёлаа ингээд ороо цаахан ярилцъя. Чиний одоо ингээд хийсэн хэрэг чинь тийм хүнд биш. Нөгөө хоёр өмнө чинь бол амьд байгаа. Гэдэг шалтгаанаар одоо нөгөө хүнийг зөөлж аль бол хаалган голж аюулгүй болох л зорилготой. Гэмт хэрэгтэй өөрөө хаалган онгоолгол вакуум хаалганы завсар бүр хумсаа ингэж хийцэн байж байгаад сүүлийн цааш дуурахтал татаал онгоолгол ороход бол нөхцөл байдал бол маш хэрцгий байдалтай байсан. Хүний цусны үнэр гэдэг чинь маш тэмээхэн муухай нэртэй. Нөгөө гэмтэрэгтэн маань 30 см тийм том одоо маахны ярддаг балиус гэж яддаг шүү дээ. Тийм утгатай зогсож байсан. Ороод өөдөөс нь гүйсэн чинь цаашаа цухтаагаад цонхоор өсрөхөө амиа орлох гэж цонх руу гүөхтэн битээр яг цонхны наан татаж унгаагаад тэгээ аюулгүй болгож ширүүлж ирсэн. Манай албанд одоо ганцаардсан гэж байхгүй. Би гэсэн тийм амбицны юм байхгүй. Одоо нэг нийтийн төлөө тий нийт нийгмийн төлөө гэдэг шиг бид үргэлж амь нэгтэй нэг бүлэг нэг баг болж иж бидний ажиллагаа амжилттай болдог. Албан маань одоо 1990 оны 5 сарын 7-нд анх
3 дугаар тусгай засаг нэртэй байгуулагдчихсэн. Одоо 35 жилийн түүхтэй ийм сайхан алба байна. Одоо энэ байгууллагын сүүлийн 13 жилийг одоо би ажиллаж өнгөрөөсөн байна. Маш бахархмаар сайхан алба.